За сэмэтхоо ингээд манай Noyas podcast-ийн хамгийн ихний дугаар эхлэхэд бэлмсэн байна. Yay. Сайн уу? Тэгээд бид хоёрыг дэмжээрэй. Бид хоёр харин амар удаан ингээд подкаст хиймээрээ ингээд яриалсан. Тэгээ яг өнөөдөр л хийх гээд байна. Тэгээд наран заяа илгээр юуны ч талаар хамаагүй ярилцах болно. Ярих болно. Өөртөө ирээдүйн талаар ч ярьж магадгүй. Нийгэм тулгам даадах асуудлын талаар ч ярьж магадгүй. Та нарт жоохон зөвлөгөө өгч ч магадгүй. Бусдыг муулчих ч магадгүй. Ер нь зүгээр л ингээл найзууд ингээ хоорондоо суугаад ярьдаг юм байдаг шүү дээ. Ер нь зүгээр хүн хоорондоо ярьдаг юм биш ярьдаг. Яг нэг сэдв бариад авъя гэхээр баригдахгүй байна. Орж ирэхгүй аахгүй баригдахгүй байна. Тэр сэдв нөрөө. Тэг юмдаа одоо ингэж хийж эхлэхээр цаашдаа ингэ баригдах баха гэж өрөөж байна. Хэрвээ ямар нэгэн тохиолдолд та нарт бас бид хоёроос асуух юм гарч ирэх юм бол хариулах маягаар ярих баха. Тэгээд бас цаашдаа жоох ингэж бодож байгаа. Ингээд хүмүүсийн цагтлыг уншиж мушаад ч юм уу тий. Тийм би бас нэг жоохон хүмүүсийн амьдралд юу тохиолдсон тэрний талаар нэг амар сонсох туртайхгүй одоо ингээд хүний амьдралаас жоохон суралцах ч юм уу тий. Хүн болгонд л ингээд өөрсдөө амьдрсан ингээд гоё сонин содон зүйлс тохиолдог шүү дээ. Тэрний хандлаар бас сонсохыг хүсэж байгаа. Тэгээд яг бас бид хоёр болохоор өөрсдөө солонгост байдаг болохоор ер нь ингээд солонгост амьдардаг монголчууд бидний амьдралд юу болж байгаа тэрийг бас амар хуваалцах тийм концепттэй явмаар байгаа шүү. Тэгээд солонгост байдаг октод хөгөөд сонсч ивэл хай юм хуваалцаж болно шүү. Ярилцаж болно. Тийм. Тэгээ бас яг ярилцъя гэхээр ярилцах хүн байхгүй тий. Зөвхөн тэрийг ингээд дотор чи ингээд хатгалаад яваад байгаа ингээд дотны үндэ ярихыг хүссэн ч тэр нь ингээд ойлгохгүй ч юм ойлгохгүй тэр хүн ингээд айж байгаа ч юм уу тийм юм байвал бас бид хоёрт хэлж болно. Тийм. Яг иймэрхүү одоо ингээд цагтлан уншдаг тиймэрхүү подкаст зөндөө олон байгаа ч гэсэндээ нөгөө нэг солонгостойгоо монголчууд бид чи яг л амьдрал адилхан байдаг шүү дээ. Жишээ нь шинэ байр хайх асуудал ч юм уу. Тэгээ сургууль дээрээ гадуурхуулах эсвэл сургуулийнхаа амьдрал дасахгүй хэцүү байх. Нэг бол тэгэл ажлын стресс, ажушинарын аашиг болох юм юм. Тийм юмны талаар ярилцах болно өнөөдөр. За өнөөдөр тэгээд яг юуны талаар ярилцах вэ гэхээр зүгээр ингээд одоо бид хоёр ингээд сургуулаад өгсөн заяа маань ингээд шинэ ажилд орох гэж байгаа. Тэрний талаар бас ярилцах болно. Тэгээд хэдэн жилийн дараа, сарын дараа тий бүх зүйл болоод өнгөрсөн ингээд тогтносон үедээ энийг ингээд эргүүлээ сонсвол бас гоё юм болоо гэж бодлоо. Тийм. Бид хоёр ер нь хоёлаа би одоо төгсөөд бараг 8 сар мар болсон уу? 4 жилийн 8 сар бараг л жил болж байгаа юм байна. Тэгээ номоо маань болохоор сая 3 сард бакалавра төгссөн. Тэгээд шинхэн төгсөгчд байна. Идэвхтэй ажил хайгчд байна. Хоёлаа солонгос бакалавр төгссөн. Тэгээд хэлний бэлтгэлээсээ эхлээд сурсан. Одоо хоёлаа чинь 5 жил хагас бараг 6 жил болох гэж байна. Тэгэл энэ хугацаанд тэг корона өгч даван тууллаа. Зөндөө олон янз бүрийн цагийн ажил тэгэл янз бүрийн хүмүүстэй таарлаа. Тийм лээ. За тэгээд одоо яг хоёлаа юу руу голгож орох вэ? За чиний хамгийн ойрын маргааш чи ажилд явж байгаа шүү дээ. Шинэ ажилд орох гэж байгаа шүү дээ. Тэрний чинь ярьцгаая. Би маргааш болохоор ер нь энд дэдэг монголчууд бүгдээрээ л мэднэ шүдний имлэгт орчуулагчаар орох гэж байгаа. Тэгээд маргааш ажлынхаа гэрээг яг бодыг хэлсэн байгаа. Тэгээд яг юунд хэцүү байгаа гэхээр жоохон цалин жоохон бага байгаа. Гэхдээ би яг бас өөрөө миний нөгөө нэг мэрэгчлэлтэй тийм амар холбоотой биш болохоор ер нь жоохон эргэлзээтэй байгаа гэх юм уу. Ер нь бол бизнесээр тэгээ жоохон менежмент юм уу, маркетингаар ингээ карьер хөмөр байгаа боловч яг үндэ тэр ажиллаа бас олоод тэндээ тэнцэж болж чадахгүй байгаа. Тэгээд яах вэ? Хийгээд үзье. Шүдний орчуулга бол уг нь бол манай найзууд зам шүдний техник шүдний эрүүл ахуйч байгаа. Тэгээд ямар ч хамаагүй дали би одоо ингээд шүдний имлэгт ажиллах чамаар л тэр имлэг дутаад байсан байна. Харин надад л дутаад байсан байна. Тэгээд яг
ээж болохоор намайг дандаа ингээд хүнтэй харьцдаг ажил хийж. Ер нь бол чамд тийм ажил зохино гэж хэлдэг. Тэгээд монголчуудтайгаа ажиллах бас нэг талаараа хүний асуудлыг шийдэж өгөх гоё ч гэсэндээ нөгөө талаараа миний яг хүсэж байгаа карьер биш болохоор гэхдээ одоо бас хууль бус ажил хиймээрг байгаа. Хууль бус ажил ингээд солонгос төрөө төлбөрөө ихийн тулд амар их одоо хар ажил хийсэн. Хар ажил гэж бас хэлмээргүй наа. Яг ажил чинь ингээд бид нар ингээд яг өөртөө гэгийн цагаан хөдөлмөрөөр хинээс ч юуч гуйгаагүй ямар ч буруу зам хийгээгүй болохоор энийг би зүгээр цагаан ажил гэж хэлмээр байна. Одоо ер нь энд байгаа хүмүүс бид нар хар ажил гэж өөртөө тэгж хэлж болохгүй бах. Яа тэгвэл ингээд Монголын бүх ар гэрийг одоо солонгосын ажил маань ингээд өөдөн татж одоо бид нар оюутны бидний амьдралыг өөдөн татж байгаа зүйл учраас хар ажил гэж ярихгүй. Тийм ер нь бас нөгөө нэг хар ажил гээд ингээд хэлчихээр ингээд ярахад ч ихсэн муухай ингээд чи одоо нэг хар ажил хийгээл болсон болоогүй ингээд зөвлөгч зөөгт гэл нэг статус унаад идэг. Зүгээр яг ингээд бодох юм бол хүн угаасаа тэгэл хөдөлмөр гаргаж байгаа. Тэр хөдөлмөрийг ер нь хар ажил, оюуны ажил гэж ялгах нь бас жоох учир дутагдaltaй юм шиг. Гэтэ яг хөө ингээд солонгос заагдсан цагийн ажлыг хий гэхээр тий одоо бусад олон улсын буудал ч юм уу тэгэл ч хүмүүсүүд тэрнтэйгээ адилхан цалин өгдөггүй учраас бид нэр энэ ажлыг сонгож хийлээ. Тийм бүх ажил хийж байгаа шүү дээ солонгост авдаг. Тэгэл одоо яагаад миний нөгөө нэг бас хууль бус ажил хиймээргүй байгаа нэг шалтгаан болохоор би урд нь бас торгуул төлж исэн. Утасны дугаараараа ингээд над дээр торгуул ирээд нэг удаа сануулга авчихсан. Тэгээ ерөнхийдөө бол Монголд яла торгуул төлөөд тийм торгуул төлсөн тийм нэг удаа хийсэн байхгүй. Тэр үед бараг тэр ажлыг хийгээд бүр удаачгүйсэн болохоор бүр амар харамсласан. Гэтэ бас л коронавигийн үе байсан болохоор тэгэл тэр ажлыг хийж л байсан. Ер нь тэгээд энд бараг хууль бус ажил хийж үзээгүй амар ховор байдаг баг. Мэдээж байгаа л. Гэтэ бас анхнаасаа зүгээр яг ингээд хуулийнхаа дагуу ажиллаад тэрийгэ болгоод сурцсан байсан бол одоо ингээд тэрэндээ тасан зохицол явцсан байгаа шүү дээ. Тэгэж чадаагүй болохоор ер нь энэ ажилтайгаа амар зууралцсан. Тэгээд ер нь тэгэл хэвээ яг болсон. Ямар ч муу зүйл тохиолдоогүй. Тэгээд энийг бас солонгос сурж байгаа оюутнууд маань сонсож магадгүй гэж бодож байна. Тэгээд та нар маань амар мундаг байгаа шүү. Сурагч гэлтгөө бас энэ солонгост ажиллахаар ирсэн ах эгч нар та нар ч гэсэн үнэхээр мундаг байгаа шүү. Тийм шүү дээ. Хинч танд тэгж хэлэв. Угсаа Монгол байгаа хүмүүс чинь ингээд яг солонгост ямар байгааг мэдгүй шүү дээ. Тэгэл амар амар аргаар амар амархан ажил хийгээл мөнгө олдгийн юм шиг санагдаж байгаа ч гэсэн үнэхээр маш их төвчээр гардаг. Өглөө эртэл хамгийн наадах нь ингээд цагийн менежментээс ахвал тий. Өглөө тэгэл эрт сэрэх нойрноос ахвал ингээд маш их зүйлийг ингээд болгоод явж байгаа. Ингээд та нар аим хамгийн мундан шүү. Хинч хэлээгүй ч гэсэн ингээд бит хоёр хэлж гин. Та нар өөрсдөө битгий ингээд муугаар доош нь хийж бодорой. Та нар ингээ өөрсдөө л мундаг явж байгаа шүү гэж хэлмээр байна. Тийм. Ер нь амар ингээ хангалтгүй мэдрэмж аваад байд. Би одоо ингээл ихтэй сургууль төгсчөөд яг уу тийм ихтэй сургууль төгссөн хүн болгоно лаг ажил хийх ёстой гэсэн үг биш. Ер нь ажил намайг бүрэн дүүрэн тодорхойлох зүйл биш ч гэсэндээ хаяа ингээд одоо хийж байгаа ажилдаа өөрийнхөө байгаа амьдралдаа айгу сэтгэл готрох үгээс хүн болгоно л байдаг шүү дээ. Хизээ дуусах нь мэддэхгүй тэгэл ингээл хизээ өөр юм руу орох нь мэддэхгүй юм шиг бүр ингээд нэг тамийн тойрогт орсон юм шиг мэдрэмж ингээл хаяа төрөл өөртөө готрал ягаад өөр юм хийж чадахгүй байгаа. Өөрийгөө дутуу үнэлэх үед бас солонгос байгаа хүн болгонд л мэдрэгддэг. Тэгээд яг нөгөө эмнэлэгт ажиллах бас нэг гоё юм нь би одоо нэг 3-4 хоног л ажиллаж үзсэн л дээ. Гэтэ ер нь тэндээсээ анзаарсан хамгийн гоё юм нь ингээд тэнд ингээд солонгос нэлээд удсан эсвэл ингээд айгүйх ар гэрийнхаа төлөө ажиллаж байгаа ингээл хүмүүс ер нь надаас ах ихч хүмүүс л байдаг л да. Тэгээ ахнаар ихчнэр ингээд өөртөө хөрөнгө оруулалт хийгээд тэг ингээ өөрийнхөө шүдийг өөрийнхөө эрүүл мэндийг ингээ гоё болгож байгаа хан ингээ өөртөө зориулж байгаа маа. Өөртөө одоо ингээ солонгост байгаа дээр ингээ хөдөлмөрлөх боломжтой байгаа дээр ингээ өөртөө анхаарч байгаа маа гэдэг үгээс амар гоё байдаг. Ер нь ихэнх хүмүүс өөрийгөө амар мартсан байдаг шүү дээ. Тэгэхэд ингээд
өөртөө ер нь бол тэгэл шүд ирүүл бол би ирүүл гэл тийм эрүүл мэндтэй хөрөнгө оруулалт хийгээд өөртөө анхаарч байгааг нь хараад тэрэндээ бас сэтгэл ханамжтай байгааг нь харахаар амар гоё мэдрэмж төрд юм лээ. Бас вау мундаг үйлээ. Хамгийн эхлээд өөрийгөө хайрлж иж та бус дэргэд байгаа хүмүүсээ хайрлана шүү гэдэг үгийг тийм өөрөө бас эрүүл байж иж дараа нь зорилготоо хүрээд гэртээ харахад тий бас бие бодож байгаарэ гэж хэлье да та нартаа. За тэгээд битээрээс одоо ингээд амар хэм бодож байгаа хамгийн эхний зүйл нь энэ подкаст байла. Битээр одоо ингээд хийж гин. Энэ маань угаасаа ингээд цааш явах хаа. Тэгээд хамгийн дараагийн зүйл нь болохоор битээр thrift shop хийхийг хүсэж байгаа. Ингээд дүүнартаа заавал дүүнартаа ч гэхгүй тэг ингээд одоо ер нь хувцсан дуртай угаасаа хүнсжийн хувцс мэдээж өдөр болгон л хэрэгтэй гэдэг шүү дээ. Тэгээд одоо ингээд бас дэлхий ингээд эргэж гин. Одоо хүн болго ингээд ихтлэгийг хайрлахыг хүсэж байгаа. Тэгээд манай монголчууд нэг муухай юм мухар сүсгтэй шүү дээ. Хүний хууч хувц өмслөө гэдэг тэр чинь үгүй шүү. Ихтлэгийг хайрлаж байгаа шинж одоо ингээд та шинэ хувц авлаа гэхэд тэр чинь ингээд яг юунаас одоо ингээд амтныг алаад чийж байгаа юм лүү яаж байгаа тэрийг бас бид нар сайн мэдгүй шүү дээ. Тийм учраас ингээд дахин хэрэглэх дахин боловсруулах тэр юмыг хэрэглэе гэсэн урайч сашин яриаг л дээ. Гэтэ одоо юу ингээд тэрвтлэх гэдэг чинь одоо ингээд хуучин хувцс өмсөх гэдэг амар муухай сонсогдоод байгаа юм шиг боловч зүгээр ингээд нэг хог хаяглыг тэр ингээ хог болох байсан бол тэр ингээ дараачийн өөр хүнд хэрэгтэй шүү. Одоо ер нь нөгөө нэг сурах бичгээ номыг дамжуулж хэрэглэж байгаатай адилхан. Эсвэл ингээд монголчууд хуучин тавилга их авдаг шүү дээ. Солон хуучин тавилга их авдаг. Зүгээр яхаа нэг хүний энерги шингэсэн. Тэр бол зөвхөн хүний хандлага, өөрийн үзэл бодолтой no judgmentтэй тэгж бодож байгаа зөвхөн шиний өмсөх төртэй хүмүүсийг ч гэсэн буруугаар хэлэхгүй. Гэхдээ ер нь бол надад бас нэг тийм амар байгаль дээлтэй хүн байх амар хүсэл байдаг байхгүй юу. Тийм амар сайн хэрэгжүүлж чаддгүй ч гэсэндээ аль болох чадлаараа усаа хэмнэх, аль болох баг хүнзрийн хаягдл гаргах ч юм уу. Тэгээд бас одоо сүүлийн хувцс зэрэгтлэх энэ соёл нь ингээд амар гоё түгээн дэлгэрээсэ гэж боддог. Тэгээд бас ингээд монголчууд уг нь бол бас ах хичнэрийнхаа ингээд хувцыг амар их дамжуулж өмсдөг, үеэл мүелүүд ингээд хооронд хувцас өмсдөг. Тэр соёл бас бидэрт байгаа юм шиг санагддаг байхгүй юу. Одоо тэгэл бас мод иргэн гэдэгт бас энэ дрифтлэх маань амар ингээд нөлөөлж байгаа юм шиг санагдаж байгаа. Нэрэл яг жоохон бахт ингээд мод иргдэг гэхэд би зас юу тийм бэ тэстэй шат худлаа модлаа гэж боддог гэсэн байхгүй юу. Тэс одоо бүр яг ингээд 2000-ад оны хувцлалт ингээд амар тренд болж байгаа. Яг ингээд төртөөх үеийн хувцлалт яг тренд болж байгаа. Тэр надад амар гоё санагдаж байгаа. Одоо ингээд жишээ нь одоо нэг лабел эд штэ. Одоо нөгөө таган дээр ингээд 2001 онд үйлдвэрсэн хувцас айхан бол тэр надад амар гоё. Ер нь тэгээ бас үнцэн тийм зүйлийг ингээ хардаг болчдөг юм шиг байна. Тийм хувцсны материал тэгээ тэр хийц яг тухайн үеийнхаа одоо гарч байгаа шинэ ингээд одоо фаст фэшнэр гарч байгаа хувцснуудаас илүү амар гоё үнцэнтэй. Тэгээд бас удаан хэрэглэн материал сайн. Тэгээ бас эдийн засгийн хувьд ч ихсэн хэмнэлттэй тий. Тэгэл ер нь бол дрифти хувцс чинь Солонгост нэг 12,000-ад нэг хөргөр хувцас болоод авчин тий. Тэгээ Солонгос бишээ хиттийн тийм юм хэрэгжилж хийснээс бүгдээрээ дрифт шоп манайх нэгдвэл манайхаас хувцас аваарай. Тий, номон чи ер нь хувцас авахтаа яг юу нэг ингэж чамд хамгийн чухал гэдэг вэ? Одоо хамгийн эхлээд материал. Материал гоё ингээд одоо нэг хатуу юм даван материал гэдэг чинь ингээд бит ингээд бариац ч юм эсвэл ингээд хүрээд тэр мэдрэмж нь надад ингээд амар гоё идэх. Тэгэл одоо ингээд хуучин биш одоо fast fashion гэл одоо тийм юм нилон нэг юм сэн бит наалсууны гулчгансан материалууд байдаг шүү дээ. Тэр нэг юу гэдэг юм аа. Нэг өмсөд явахд ч гэсэн нэг хизээ нэг доошоо суус ч юм бүсэн задарч юм билүү тийм мэдрэмж өгөөд байдаг гэж байна. Нэг юм хийсвэр яг ингээд ингээд сүү ингээд гарн дээрээ бариад ингээд илүү хийчих юм бол ингээд задарч байгаа шиг санагдаад. Сүү гарн дээр өөрөө ингээд нэг юм сал пал гэсэн хөлгөөнд толлоо ч юм уу. Одоо тэгээс санагдаад тийм. Надад ч гэсэн ер нь бол хувцсны материал амар чухал. Альскул гэлгар утан
гялгаруудаар хувцсыг дүмссэн юм шиг ч юм уу, тийм мэдрэмж төрдөг юм уу? Тийм үү. Би л тийм надад бас тийм яг чамтай адилхан хувц авах. Материал нь чухал байдаг. Тэгээ одоо нэг юм цахилгаан нэг юм хайтайхан ингээд нэг бүр нэг яасан цахилгаан байдаг шүү дээ. Нэг ингээд яг нэг гай тараад ингээд яг сандарсан үед ингээд нэг тийм задарч мадрах тийм юмд болж байна. Тэгээд бас гутал цүнх хоёр авч штэ. Тэгвэл ингээд гутал цүнх хоёр нь хоорондоо адилхан үнэтэй байх хэрэгтэй юм санагдаад байдаг надад. Яа. Мэдгүй. Зүгээр одоо ингээд уг нь л ингээд хитэн төрний цүнхүүр хитэн төрний гутал өөрх нь хамаагүй штэ. Тэсэнд одоо юм сэн трик гэдэг за. Миний гутал цүнх хоёр ингээд ойролцоо үнэтэй байх юм бол надад амар таалагдчих. Тийм. Аха. Би одоо жишээ нь үнэтэй гутал авах юм бол дээр нь үнэтэй цүнх хүрэх юм бол яг гэдэг. Гэт ингээд гэсэн нэ. Тэгэхгүй л ингээд хоорондоо ингээд яг ингээд хитрхи хямдхан юм хитрхи үнэтэй юм хоёр бас хоорондоо амар ялгаатай гэдэг штэ. Эсвэл ингээд чанартай юм чанаргүй юм хоёр хоорондоо ингээд ерөөсөө цогцдгүй юм санагдаад байдаг. Тийм болохоор надад бол ерөөсөө санагддаг шүү. Би л цүнх ерөөсөө тийм үнэтэй цүнх авч явах дандаа л миний цүнхнүүд готлоод угаасаа бүгдээ үнэтэй биш. Би ер нь баг шин цүнхэн авч ирсэн. Монголын нэг хараагүй хүмүүс хийдэг гэдэг. Ямар хадаанаас нэг шин цүнх авч ирсэн. Тэр бүр надад аим гоё таалагддаг. Хаана гэдэггүй. Өнөөдөр өөрсөн. Тэр бүр аим бас инстаграмаар харчихсан юм аа. Бүр амар дурлж авч ирсэн. Тэр бүр амар гоё. Гэтэ Монголынхон яг юмыг дэмжих гэхээр ингээд нэг юм материал нь жоохон. Гэтэ тэр Stardust тийм гүйдэл үнэхэр гоё юм билээ. Хатмал нь бол үнэхээр тасархай. Тэгээ өөр Монголын брендимийг баг өмсч үзэж байгаа юм байна. Хадаа. Тэгээд энэ Stardust хоёрын юм байгаа юм байна. Надад Монголоос авсан нэг дээр илүү нэг тийм зэдэс нэг цам зарч тэр надад ерөөс таалагдаагүй. Жохон тэдний харин яг жохон тийм материал санагдсан. Тэгээ харин надад бас нөгөө бабагаас авсан ганц хоёр юм байгаа. Тэрээс баба ч юм бас гоё нэг эсхийгээр юм хийдэг лөө. Тийм. Бабаг эсхий гутлал яг солонгот ингээд нэг удаан ингээд ангид цохрхулж индээд шүү дээ. Яг тийм үед бас ер нь гадуур гэхээс илүү ингээд анги дотор эсвэл ажил дээр өмсөл амар гоё юм санагцсан. Эсхий чинь тэгээ гоё чиг мэг татдаг шүү дээ. Би тэгтээ эсхий гутлал өмсч үзэж байгааг л дээ. Зөв хүмүүсийн ярианаас чинь. Ер нь тэгэл ер нь бол Монголоос ингээ хамгийн бест нь бол янмал хамгийн үндэсний үйлдвэрлэлүүд ингээд амар сони ингээд солонгосын одоо ингээд Daiso буюу ингээд 1000 оны дэлгүүрт ингээд ер нь солонгос эмдтэй бүх хүмүүс л орж үзсэн байгаа шүү дээ. Тэдний оймс нь ингээд амар чиг татуулдаг тий. Нэг юм мя материалтай гэх юм уу. Тийм. Яагаад ч юм Монголынхаас арай өөр тий. Монголынх бүр амар гоё. Тийм. Тэр нөө нэг даун оймс нь ч тэр зузаан юмсан ч тэр тийм ингээд амар гоё чиг татуулдаг. Гэр гоё шүү. Янмал тэгэхээр тэр чинь солонгост ажиллаж байгаад тийм гэсэн. Угаасаа янмал гэдэг чинь солонгосоор янмар гэдэг оймс гэсэн үг байхгүй юу? Тэрнээс яг ингээд юу аваад нээжсэн юм блэ? Оймс нөлөөс ажиллаж байсан юм болов? Оймс нөлөөс ажиллаж байсан. Өшөө Монголын дуртай брэнд гэх юм бол яг гоё Монгол үнцэн бүтээг явж байгаа. Юу байгаа шүү дээ. Аланго би шоколад аим гоё юмстай тий. Тэр нэрээ яг сүүлийн 100 концепт бариад байгаа тий. Гоё ингээд юмнууд нь гоё хэлэхтэй. Шоколад тий нэг Монгол гэрийн юутай. Тэгтээ шоколад мөр аим гоё юмстай тий. Тэжгүй. Бас талын Монгол юм дгүй. Талын Монгол гэж. Талын Монгол гэдэг чинь одоо борц тэгээд ийм хоол мал гаргадаг чаддаг хоол. Тэрний obviously банд нь үнэхээр гоё юмстай юм л та нар тэрийг идэж үзэрэй гэж хэлмээр байна. Баахан хэрэглээ. Яг тийм битэрийг тэгээс дараа нь ивент гэх байгууллага хизээ нэг зөв мөрөц чи ингээд манай өнөөдрийн ивент хичээл тийм юм харж хэрэглэв шүү. Зүгээр л мөрөдж байгаа. Мөрөдөлтэй амьдрахгүй шүү дээ. Мөрөд гэдэг бас мөнгө төлөхгүй юм чи тийм бистээ. Тэгэл чи юу ингээд брендийн хувцас өмсөн хүмүүс юу гэж боддог вэ? Одоо нэг Gucci дийлэм Dior мэрийн хувцас. Тэгтээ брендийн юм уус цаанаа л нэг өөр байх тий. Тэр мэдгүй би өөрөө ерөөс тийм хувцас авч үзэж байгаагүй. Тэгтээ
одоо тэрэндээ ингээд амар obsessed болсон хүмүүс болдог. Яг хөө хэрэглэж байгаа хүмүүсийн үзээд зүгээр хэрэглээ гэдэг талаас нь ингээд хараад тий яг хөө чанартай үнцэнтэй гэдэг талаас нь аваад хэрэглэж байгаа хүмүүсээ бүр тийм хитрхи логонд туйлширсан хүмүүс аль таалагддаг. Тэгэхээр ер нь хүнд яг ийм брендийн үнэтэй нэг юм байх хэрэгтэй ах гэж боддог шүү дээ. Чи юу? Нэг цөмх ч юм уу эсвэл амар удаан хэрэглэх дахин дахин аваад байхгүй тийм нэг чанартай нэг юм байвал надад зүгээр гэж бодох гутал ч юм уу эсвэл цөмх ч юм уу тий. Тэр хүнд яг өөрт нь үнэхээр үнцэнтэй ингээд гоё таалагдж байгаа бол ямар үнээр ямар юм худалдаж авах нь зөв. Зөвхөн өөртөө худалдаж аваад өөрийнхөө амьдрал хэрэглэж байгаа бол хинт ч хамаагүй тийм ээ. Бусдыг одоо ингээд брэнд өмсөөгөө тийш нь доош нь хийгээл өмсөн байна гэдгээр нь тий тэрнгээр нь дүнж байгаа бол хувцаар нь дүнж байгаа бол тий энэ элвигийн зүгтээ энэ Chanel-ийн ялангуяа ингээд солонгос тийм байд штэ ингээд нэ залгуураа Chanel-ийн цүнх авах бол солонгос хотууд ч ер нь тийм штэ. Заавал тийм юм бэн зундаг тийм брендийн хувц авах юм бол тэр найзлуудаа ингээ үргэлж мэрэгтэй тийм амирх байт юм шиг лээ. Гэтэ мэдгүй шүү. Тийм яг хоо тэр брендийн хувц өмсдөг хүмүүсийг бол шүүмжлэхгүй. Гэхдээ тэрэндээ ингээ обсесд болоод тэрнгээр ингээд өөрийгөө бусдаас илүү байгаа илүү байна гэж бодож байгаа хүмүүс бол тийм байдаг юм шиг санагдаад байдаг шүү дээ. Өөс Монгол тий ингээ амир том машин 5 мавтал. Тэгэл Prada Mrada-гийн том логотой шилмэл зүгээр. Тэг яг юм. Тэгэхээр тийм хүмүүс дотроо ингээ хуваагдсан л байхлаа. Нэг нь тэр өмс зүүснээр ингэж бопордог. Зарим нь л зүгээр л ингээд өөрөө илэрхийлж байгаа байдал нь тийм. Ер нь өөрөө ингээ юу өмсөж зүг нь хамаагүй. Харин хүнийг одоо хойлоо ч гэсэн магадгүй тийм хүмүүс ингээ жааж ээж магадгүй л. Гэтэ ингээд би нэг удаа ийм үг сонсчихсан байхгүй. Ингээд хичээ юм сонь зүг үрсэн бэ гэд ингээд тоглоод хэлсэн чинь чи мэдүү ийм брэнд мэдхгүй юу? Энэ ч өста брендийн зүг штэ. Юм үзээгүй хачи мөрдөг хүмүүс юу мэдхээтэй гэд sorry тэ зүгээр л тэр хүнийг үнэлэг жинээсээ килогийн хоолойгоо sorry. Нэрээ би бүр хүний цүнхрөө харж ярьдгүй байхгүй юу? Би ингээ хөнрөө нь харж ярьдаг байхгүй хичээгээд тэгтээ би тэр дүүн өөрөө бишээсэн л та би зүгээр 3 дахь чи ингээ сонсч байсан. Зүгээр л ингээ тэр хүн тэр цүнхэн ингээ өөрийг нь тодорхойлох юм гэж ойлгосон юм шиг байгаа. Тэгээд мэдгүй яг би тийм амар шуналтай ингээд амар гой гангалж чаддаг юм хитэн хүн биш болохоор тийм бодолтой ч магадгүй уучлаарай. Гэтэл тийм хүүхнүүд амар тэнийг санагддээ шүү. Тэсэл тэг ингээл амарсан нэг Монголоо ингээм амар муулаад байгаа юм шиг санагдаад угаасаа ийм байгаад байна. Тэгэхээр sorry гэдэг юм хэлээд байна. Тэг ганцхан монголчууд биш тий солонгосууд ч гэсэн ер нь ингээл амар зөвхөн ингээд эд зүйлт ингээд ач холбогдол өгөөд тэ ер нь л хүн хүний хандлага хүн хүний үзэл бодол юм да. Тэртми одоо тэгээд бодсон хүмүүсийг одоо юу гэж хэлэх вэ одоо. Хүний бодол хүн өөртөө л зөв. Хүн юмд ингээ яаж хандж байгаас нь болж байгаа хгүй тэ. Сүнх гэж яг юу юм гэхээр өөртөө хэрэгтэй байгаа юмыг аваад зөөж явах хэрэгсэл гэдэг талаас нь харж болно шүү дээ тий. Энэ дотор миний юм аюулгүй ингээд нэг хасгаш гуухан шиг багтаад явж ивэл надад нэг хамаагүй эсвэл миний өнөөдөр өмсөн хувцсан дээр зогсооход болно. Нэг бол миний мөрийг өвдөхгүй, миний нурууг ингээд амар өвдөхгүй явж яхад болно ч юм уу. Эсвэл ингээд намайг амар гой харагдуулж явах хэвээр миний үнцнийг өсгөж явах хэвээр гэж боддог ч юм байж болох. Тийм шүү. За тэгээд одоо юу ярих вэ? Тэгээ одоо ч дулаараад гоё нөө. Өнөөдөр бид хоёр подкастаа бич гэж амар олон чигчдээ ер нь спот хайсан. Тийм. Тэгээд жоохон бүтлгүүтэлс. Тэгээд эцсийн үр дүнд нь манай гэрт ирсэн байна. Тэгээд бичиж гин. Нэг орны хажууд суугаал бичиж гин. Тэгтээ гоё нөө. Тэгтээ ер нь ингээ амьдрын гэдэг чинь амьдралаас ингээд таашаал авна гэдэг чинь үнэхээр гоё юм аа. Тийм ээ манайхаа. Яг одоо ингээд энийг яриад үйлдэлээ за өөртөө талархаж байгаа юм уу те. Ингээд энийг ингээд бичиж байгаа чамд талархаад ер нь тэр нөгөө нэг сэтгэл зүйчдэн тэр нөгөө нэг орой болгон өөрийнхөө талархаж байгаа 5 зүйлээ 10 зүйлээ бичиж бод гэдэг нь шүү дээ. Тэр ер нь ингээд өөрөөсөө ингээд шууд цагаан энерги ингээд жоохон цэвэрхэн гоё энерги гаргах хамгийн энгийн арга юм шиг санагдаад байна шүү дээ. Яг ингээд лаас ер нь тэгээд нэг том юмнаас
хаашаалыг хайх биш те. Ингээд амар өчүүхэн жижиг юмд яг амьдралын гоё зүйлс юу гэдэг юм шиг мэдрэгддэг юм шиг. Тэрийг яг ингээд мэдрэх завсар зайг бас өөртөө олгох хэрэгтэй. Тэг хитрхийн ингээд өөртөө ингээд амар шаардлага тавьж ингээд өөрийгөө бүр ингээд чи ийм л байх ёстой, тийм л байх ёстой. Чи ямар тийм юм бэ гэж харахгүйгээр зүгээр л тэг чи ямар гоё ирүүл юм бэ. Тэг чи ингээд ямар гоё арьстай юм бэ гэд өөртөө ингээд гоё үг хэлээд өөрийгөө айл болох голохгүйгээр тэг номонад ингээд амар гоё юм байдаг ингээд намаа ингээд өөрийгөө ингээд жоохон голсон ч юм уу жоохон ингээд доошны зэмэл бити өөрийгөө тэг үгүй штэ тийм штэ гэд ингээд шууд байн ингээд надад тэрийг сануулдаг гэх юм уу би чи нэр өөрийгөө сая юугээд хэлж вэ би сая өөртөө ямар онцгүй хэлж вэ одоо ингээд тэг мөрөө бүхтэр гэх юм чи бүхтэр биш штэ бити тэг өөрийгөө бити тэг муухай тэгж болтгоо ингээд тэрийг маань ингээд амар гоё сануулад нэрээ тийштэй би сая өөртөө ямар онцгой хандж болий би өөрийгөө ингээ болий гэж тэр ямар хүн тэгэл яг өөрийгөө л гэж манифесттэй гоё ингэж тэгчиж ингээ 70 дахь ухамсартан суугаад тэр 70 дахь ухамсар гэдэг зүйл чи ингээ бэдэхгүй юу та нар тэр нууц гэд юу үзчихсэн үү яг би жоохон бахны 25 дугаар суваг телевизээр нууц гэдэг нэг номны тийм Америк хүмүүс ингээд тэр нууц гэдэг номыг уншаад ингээд миний амьдралд ямар юу гарсан мэрсэн. Одоогийн нэг хулыг чийдэг шиг одоо нэг юу гэдэг штеп. Марсчлаа. Board. Dream board дээр ингээд үлгөөд өөрийгөө ингээд тэрийг дандаа хараад ингээд юу push up дээр хийдэг мэдгээд. Тэгээ тэрийг би яг ингээд тэр чин бүр аим жоох штеп. Бараг нэг 5 дугаар ангидаач үзчихсэн байхгүй юу. Тэгэл нэг ах ингээд хүүхдтэй зөв ингээд авахыг хүсэж байгаа машин амьдрахыг хүсэж байгаа ингээд байрны хандлалаар ингээд зураг наваад тэгээ тэрийг ингээд балтийцсан байсан гэсэн. Гэтэ тэр үний ингээд 70 ухамсарт байгаа штэ. Би юмтай болно гэдэг ингээд бодсон байхад тэр нь ингээд тавьсан байсан чинь яг хэдэн жилийн дараа ингээд нүүж мөгөөд юм авах чахтай яг тийм байранд орсон байсан гэсэн. Тэгэл заз нэрээ тийм байдаг юм байна да гэд би тэгж бодсон байхгүй юу. Тэг би бас Монгол улсаа явж ирээд нэг 9 сард явж ирсэн шүү дээ. Гэтэ ингээд ээж намайг чод ингээд уусал цаашдаа ингээд Солонгост дандаа дотор өрөнд амьдрахгүй юм чи ингээд байрнаас гарах юм чи ингээд тэгэл надаа ийм нэг хадагуд явсангүй энэ яагаад гэвэл нэг гэрийн засал масл гэдэг чинь ном гэрийн засал одоо би л өөрөө ганцаараа амьдарч байгаа юм чи өөрөө гэрийнх нь эзэн шүү дээ. Тэг гэрийнх нь эзэн тийм засал хийдэг юм байт юм аа. Тэгвэл ингээд чиний ингээ амьдрал чинь дардан мардаа. Тэг ингээ чамд ингээ муу юм тохиолохгүй ингээд бүх юм чи ингээ санснаар ч бүтдэг тийм засал хийнэ гэдэг тэр нэрээ Монголын нэрээ энэ шашин машин гэж нэг жоохон үнэн юм шиг надад санагдаад шүү. Тэгээд эхэлж юм уу мөргөл шиг нэг тийм зан үйл хийгээд тэг би энийг ингээд Монголоос авчирсан байхгүй 9 сард. Тэгэл бэжс чинь тэг гинт байж байгаа л бид ингээд тусдах гэсэн шүү. Тэгэл нэрээ чимдаа ногч байгаа би ч нэр ийм хадаг хийсэн штэ гэд ингээ яг нүүж явахтай ингэж бицсэн. Амар сонирн байна. Гэтэ нэг дорч гэл ам байд штэ. Бидний 100 хараад дорч гэл ам байдгийм. Тэр лам нэг ер нь ингээд нэг удаа ингэж хэлсэн бохгүй юу? Манай ээж надад ярьсан. Ер нь одоо ингээд ном засал хийгээд байна гэдэг чинь яг үндэ тэр ямар нэгэн болж бүтэхгүй байгаа ажлаас ингээд айж байгаа. Одоо нэг ном уншуулчлаа гэхээр ингээд нэг сайхан болсон ш хэлээд зөвхөн одоо тэр сэтгэлийг чинь тайван болгох процесс. Тэрнээс тэр номын хүчээр юм биелж байгаа биш. Чиний тайван болж байгаа ингээд миний одоо ажил бүтэн, миний юм бүтэн гэдэг итгэлээс чинь одоо ингээд андалчаа хөдөлж байгаа учраас энэ номноос болоогүй гэж хэлсэн. Тэгээ тэр хүн бол ингээд те яг үннийг хэлж байгаа хгүй сэтгэлээрээ ингээд хүн өөрийнхөө амьдралыг авч явдаг гэх тэр философи ингээ манайг үлсээд одоо манайх ингээд нэг тийм бас хэлэхгүй. Ер нь өөрийнхөө сэтгэлийг ингээл одоо чанга байлгаад өөрөө л ингээд юмдаа ингээд итгээд өөртөө итгээд явах юм байна. Ингэж бодох юм. Одоо ингээд ирээдүгөө ингээ үзмэрчд үзүүл шүү дээ. Тэр юм боддог. Би шүү дээ тэрийг ингээд эхэндээ амар хүсдэг байсан аахгүй. Тэгтээ надад би нэг үнээр амьдралдаа тийм юм сонсоод биелжсэн юм байгаа л да. Гэхдээ тэрийг ер нь сонсоод хэрэггүй юм шиг санагдсан. Яа тэгэхээр одоо тэр хүн чинь үнэн чилжиж болно, худлаач чилжиж болно, шууд үгүйсгэх хэцүү. Тэгтээ ингээд
нэг тийм сонсоод нэг өөртөө тийм дал тухамсартай нэг юм хийчихээр тэр биелэхгүй байж болох байсан юмыг би ингээ биелүүлчих юм шиг. Тийм болохоор зүгээр л өөрийнхоороо ингээ явж байгаа л тэгэл өөрийнхоороо даун тулал тухайн цаг үед нь ингээ юу ирэх нь мэддэхгүй зүгээр тийм нууц хэвээрээ байх нь зүгээр юм сайн. Тэгс чинь би ингээ бас сая 23 оны 19 сар март юм байна. 10 сар март ингээ амар амьдралдаа ингээ шинэ юм хийж үзээд би тийгээс штэ 23 оны хамгийн 1 сарын 1-нд биш 12 сарын 20-нд хэдүүлээ уулзлаа. 21-нд 21 блэ 22. Тэгэд нөгөө ингээд юугаа бичээд нэг 23 онд юу ихе бичээд ингээд хийсэн штэ. Тэгс би тэрэн дээр ингээд амар олон найзлууд болох хийчихсэн байхгүй. Тэр нэрээ биелсэн штэ манайхаа. Би амар олон найзлууд болсон ш. Тэгэл яг 23 он гараад тэгээд би 1 сарын 3-нд нь лөө 4-нд нь 1 сарын 2-нд юм байна. 1 сарын 2-нд би юу байсан? Нэг залуутай уулзсан заяа. Тэгэл тэрнээсээ салаад тэгэд би 23 онд хамгийн олон хүнтэй харьцаж үзсэн заяа. Тэгэд яг за 23 он гарч ийн. Тэг би ч юу гэж шлэмжлээ. Угаас найзлаа үрчин 1000 хийсэн шүү дээ. Тэг би юу яасан юм? Нөгөө нэг юу хэрэгэлсэн шүү дээ. Application хийвлээд шүү. Tinder ашигласан манайхаа би. Тэгээ бүр амар олон хүмүүстэй харилцаж үзсэн, дейтэнд явж үзсэн үнэхээр гоёсэн. Тэг ингээ би өөрөө ингээ тацдаг юм шиг санагдаад шүү. Миний бодол ингээ биелээ болдог. Чиний бодол. Тэгээ ингээ зодоо ингээ амар гоё нэг тим залуу товчирчмаар хаймах юм гэдэг юм уу яг тим залуу гарч ирж байна. За. Тэгээ хамгийн амар нь би ингээ одоо жоо рок мок тийм фестивал эдэрт явж үзмээр байна гэд тэгс чи яг тим рок солонгос залуу гарч ирсэн. Тэгээ тэр амар гоё дээдлээл амар гоё ишээ яваал тэгээ хөгжмийн фестивал эдэрт явал амар гоёсан. Тэгээд тэрний дараа нь болохоор нэг солонгос бас тийм паб эдэр ажиллаулдаг. Тэгээд бас Америкт амар удаж мэдсэн тийм хүмүүс тий уулзч муулаад би амар гоё ингээд амар дэлхийд тэр амар олон гоё хүмүүс байдаг юм байна. Тэгээ тэрийг заавал би ингээд Tinder заавал тэр хүмүүстэй унтах гэж уулзаж байгаа биш шүү дээ. Тийм учраас яг ингээд анханасаа ингээд ярилцаад заяа ингээд зүгээр л дээдлийн мэтлийгээ тэгж явахдаа ингээд яг тэр хүнд ингээд юу болсон тэр мөрийн сонсноод бүр амар гоёсан. Тэгээ яг одоо ингээд чамд ингээд амьдралчин амар утгагүй санагдчихвэл зүгээр л ингээд оршноо солиод өөртөө ингээд тэр рефреш хийгээд одоо чи ингээд утсандаа ингээд шинэ апдейт хийдэг шиг өөртөө ч гэсэн бас тийм апдейт хийвэл амьдралаас нэг таашаалыг авах юм болов гэж би бас бодсон тэр үедээ. Тэгэл амар гоёсан. Тэгээд бас 23 онд дуусахад би за одоо ингээд амар олон хүмүүсийн ингээд ямар хүмүүс байдгийн хүмүүсийн зан чанар магаар ингээд мэдсэн заяа. Тэгээд за одоо 24 онд ингээд яг настай ингээд насан туршдаач шин зүгээр л ингээд удаан хугацаанд үерхэх хүнийг хайна гэд олон гэд бичсэн байсан бохгүй юу? Тэгсэн чи 1 сарын 3-нд бас л тэр хүн гараад ирчихсэн. Одоо ингээд битээр амар хүрдэн зав ингээд гисэн ингээд цуг амьдраад. Яа энийг ээж аваа сонсохгүй л хасаа. Ээж аваад бол хилэг байгаа. Тэгэл их тэр хүн маань ингээд гараад ирсэн юм шиг нэ. Тэгээ бас би ингээд тустаагаар ингээд бичсэн байх билүү яалаа. Тэс чинь би бас ингээд тустаа гарцсан байна. Тэгэл яг ингээд өөрийгөө ингээд манифест хийгээд тэг ингээд яг далд тухамсар гэдэг гэж зүйл байдаг тийг амар мэдрээд байгаа юм шиг санагцсан. Ууш нэг тэрийн тархины шийдвэр гаргалт нь яг үндэ тархин дотор чинь байгаа мэдээллээр л боловсруулаад шийдвэр гаргаж байгаа шүү дээ. Тийм болохоор тархи руугаа аль болох болж бүтэн гэсэн бодлыг чаднаа хийнэ надад боломж байгаа гэсэн бодлыг хийх хэрэгтэй. Тэгтээ бас мэдээж гутрах бодлыг олмоо шууд ингээд тий нэгч тийм үзэлгүй сайн бодлоос илүү готрон үзэл чинь хамгийн их нөрж ирдэг шүү дээ. Би энийг хийж чадах болов чадахгүй засч чадахгүй гэл амар хойш сууж магаал тэг хэрэггүй зүгээр л яг ингээд нэг алхам хийгээд үтцэн дээр юм шиг санагддаг. Чадсан ч чадаагүй чамаа зүгээр тэрэнд ингээд зүгээр л өөртөө оролдох боломжийг ингээд оролдоод үзэх боломжийг өөртөө олгоод цагийн нөгөөд ямар нэгэн байдлаар юу ч байсан хийгээд туршаад үзээсэй л гэж бодож байна. Тэгээд бас битэрийн нэг туршилт болохгүй нь хамаагүй
Тэгэл ямар ч гэсэн Facebook-ын нэслэлч YouTube дээр аплод хийгээд үзцгээе. Угсаа та нар хүмүүс сонсгож байсан угаасаа бид өөрт маань л үнцэнтэй байгаа юм чам. Тэр бол нэг тийм чухал биш. Та нарыг гэсэн одоо тийм байгаас ер нь гэхдээ хүмүүс тийм л байгаа л та. Гэхдээ яг жоохон эргэлзээтэй гутран эсвэл өөрийгөө чадахгүй юм байна гэж шантарж байгаа хүмүүс байх юм бол тий. Дахиад нэг удаа оролдоод үзцгээе. Зүгээр л бүгдээрээ ярих биш, бодох биш, зүгээр ганцхан удаа ингээд хийгээд тэрийгэ туршаад үзээл гэж тэрийг туршиж үзсэн өдөр чинь таны яг тий амьдралыг чи оронгоор нөөшлөхч байх юм билүү бас үсэхгүй шүү дээ. Амьдрал чинь бас юмсан. Би бас нэр юусэн шүү дээ. Зовчлаарай юу нэрсэн. Казино орчихсон. Казинод ихтэй амар юу юм блэ? Нэг юм сонин юу мэрч юм бэ? Энерги нь ямар вэ? Энерги нэг юм болдгүй нэрхтэй. Ямар ч нойр хүрхээгүй. Угаасаа цонх зүгээр юуч байдгүй үстэй. Тэгэл ингээ ороод би ингээ заа нэг 30 минут л болсон байх гэж 3 цаг бараг 4 цаг болсон байсан. Тэг тэнд ингээ амар яг юу мэрчмдээ ингээ мөнгөний төлөө бүр амар улаарсан хүмүүсийн нүд ингээ бүр цаанаас өөрөө тэмлээ. Ийм сонин. Хүний харц бүр ингээ хүнийг амар илэрхийлдэг тий. Би тэнцэнс ингээ амар олон зүйлийг харсан. Мөнгө алдж байгаа үнийг чарсан, ингээ амар олон боотолтой мөнгө тэрвэрээ гарч байгаа үнийг чарсан. Тэгтээ ингээ түхэн амар шуналтай аж болохгүй мөлий. Би яг тэг 30 мянгаар тоглоод 20 мянган алдаад 30 мянгаа тэг 50 мянга олгож л өсгсөн гэж. 20 мянга ашигтай. Тийм тэгэхээр зүгээр л амьдрал бол үнэхээр хэрэггүй. Тэгтээ зүгээр ингээ ганц удаа туршаад үзэхэд зүгээр юм шиг санагдсан. Өөөсөө ингээ хүн болгоно л казино ямар гэдгийг ингээ орж үзэх хүсдэг штеп. Тэг зүгээр ингээ тэрэнд яг донтохгүй. За зүгээр ингээ тэр мөнгийг алсан ч яах вэ? Өсгсөн ч яах вэ? Тэгээд зүгээр л ингээ туршиж үзэл за ийм бэ тийм ээ. Угаасаа ингээ амархан олсон мөнгө чи ингээ ямар ч юм болохгүй шүү дээ. Тэгээ тийм учраас зүгээр л ингээ туршаад үзчихэд зүгээр орж үзэхэд сонирхоод үзэхэд л гоё газар хэлээ. Тэгээ мөнгө очих нь л үнэхээр гоё юм лээ. Тэгээ ингээ нэг юм шарик мариг шидээ тэгээ тэр ингээ улаан хар гэд тийм байт юм лээ. Тэгээ ингээ би ингээ тэр ер нь бол ингээ математикийн одоо ингээ магадлалын л хичээлийг үзэх хэрэгтэйсэн юм билээ гэж бодсон ш. Математик амьдралд ямар ч хэрэггүй гэсэн яг тэнд хэрэгтэйсэн гэж мэдсэн бол тэр магадлалын хичээлийн нүд ажигтай сонсдог байж ёо. Тэг ингээд улаан хараа байхгүй юу. Тэг ингээд яг ингээд шоо ингээд шидээд ингээд хар улаан ингээд яваад тэг ингээд тэр магадлалын одоо сая улаан гарсан ч одоо дараачих нь юу гарах вэ гэдгийг ингээд тэр математикаар ингээд тэр математик хүмүүсээс ингээ бодоо сууд юм л цаасаа ингээ цаас өгсөн байт юм л. За хүмүүс ингээ бодоо сууд. Тэгэл би бол зүгээр тэгж мгээгүй зүгээр шууд өөрлөгөө азандаа л найцсан. Тэгээд 2 удаа орсон шүү дээ. Эхний орлон дээр 100 төгрөг өгсөн. Саний орлон дээр 50 мянга л өгсөн. Найзаа наач нэг удаа гिचээд 2 орсон гинөө. Монголоос 3 юм чи нэг орчих тийм. Тэгэл ер нь гоё юм лээ. Ер нь тэгээд заавал тэр магадлалч зүгээр нэг юм аз юм шиг санагдсан надад. Яндаа үзээд жоохон бахтны за зүрээ тэгээд ийм юм ингээд гэсэн. Тэгэл гоё юм лээ. Өчигдөр тэгээ гоё ингээ хөгжмийн фестивал дээр ч явах бас юм. Би тэгээс нэг эхлээд хип хоп фестивал явдаг гэсэн бохоо. Тэр болохоор зүгээр л ингээ тайзан дээр байгаа хүмүүсийг ингээ харахын тулд ингээ амар ингээл хүзүү ингээл амар өвдөө тэгдэгээс мөхгүй юу. Тэгээд одоо ингээд амьд хөгжмийн тоглолт тийм газар очиж надад бүр амар гоё ингээд амгалан санагдсан зав. Тэгэл ингээд зүгээр ингээд хөгжмчин хүмүүсийг ингээд харахгүй зүгээр л ингээд хөгжмийг мэдэрч байгаа шүү дээ. Тэгэл ингээд хөгжмийн ингээд мэдрэл ингээд яг тэр яг адилхан ийм сонирхолтой ингээд vibe нэг хүмүүстэй нэг квадрат дотор байх бүр амар гоё юугаарч төсөлшгүй. Тийм гоё амьдралд ингээд амар юу мэрчмдээ нэг бавс гэх юм уу. Амтлагч болж байгаа юм шиг санагдсан. Амар гоё санагдсан. Ер нь хөгжмөнтэй ер нь амьдрал бас амар холбоотой хаа. Тэгэл амар гоё чийл. Амар гоё мэдрэмжсэн. Дараа нь солилт хийж өгч үзсэн шүү дээ.
Тагсан ч гэсэн амар гайг юм лээ. Тэгснээс тэр хип хоп бид нар чинь 100 хэдэн мянга тэгсэн юм. Тэр чинь болохоор амьд хөгжмийнх чинь болохоор амар яагаад гэвэл тэр чинь ингээд ихэнх нь ингээд нүг одолоо хамтлагууд итгэсэн юм. Тэр нь тэгсэн ингээд амар гоё ингээд жоохон underrated тий. Амар гоё. Зүр амьд хөгжим гэдэг чинь бүр цаанаас амар гоё юм лээ. Ийм панограмтай дуун дээр дуулж байгаа хип хоп дуучтаас илүү ингээд амьд хөгжмийг мэдэрнэ гэдэг ёо. Амар гоё ингээд би амьдралаа ингээд зүгээр ингээд данс дуу сонсоод ингээд миний шар босч исэн ингээд боддоо. Амар гоё юм бэл. Тэгээ ер нь дуу хөгжим бүр ингээд амар гоё жинхэнэ good trap тий. Ингээд бүр хүнд амар гоё нэг тийм имжлэж гэх юм уу. Тэгэл ингээд дуу тэг бас ингээд тэр ингээд ай маяг сонсоо ингээд бүр нулимс ингээд гарч мараа. Тэгээ одоо ингээд чиний энерги чи ингээд нэг эргүүлээд байгаа юм шиг. Одоо ингээд шууд муудыг ингээд шууд ингээд солиод штэ ингээд одоо нэг амар ингээд гонхтой дуу сонсох юм бол шууд ингээд дагаал яадаг. Тэгтээ бас зарим тийм хүмүүс нэг дуу сонсдгоо ингээд дуунд уурч мөрдгөө. Би тийм хүмүүсийг та нар амьдралаас юу мэдэрдэг вэ гайхдаг. Тэр тийм хүмүүсийг амьдралаас юу амьдралын гоё юм гэж яг юу мэдэрдэг бол. Надтай бол нэрээ бүр ингээд би бараг 5 дахь ангиас хойш ингээд мөнхийн чихвчтэй би ч гэсэн ингээд надад бүр ингээд нөө фэйсбүүкийн юу гэдэг штэ on this day гэдэг memory гарч ирдэ штэ. Тэрэн дээр ингээд та нарын тэнийг яриаг сонсч ирснээс чихвцээ болох нь надад илүү дээр мэрэг амар пост ёо ингээд дээр үеийн постноос дээр хар тийм үнэн кринж ёо. Тэгэл ер нь бол чихвчээг нэр ямар гоё хүмүүтэйгээ вэ те ингээд бүр чихвчтэй ингээд дуу сонсох ч юм уу яг нэг бага байхдаа сонсдог байсан дуунуудаа ингээд сонсохоор яг тэр үеийн мэдрэмж дахиад орж ирдэг. Тэр амар гоё. Тэр ингээд яг мэдрэмжийн дуу өнөөр яг иймэр ингээд амар орж ирдэг тий ёо. Хөө ингээд энийг мэдэрч чаддаг нь ингээд амар гоё тий. Бүр ингээд тэр заримдаа би ингээд бүр ингээд дэлб бэмэр мөрөд чинь ингээд амар уйлал амар гонгийн дуу сонсоод ингээд бүр тэгтээ яг үнэндээ ингээд том болох тусмаа нэг юмыг тэгж хүчтэй мэдрэхэ болцсон байдаг. Яг нэг надад нэг тийм юм эморлаас тусаад идэг. Би урд нь өөрийнхөө эмозонд амар дуу байсан чинь хаяа тийм эмо байх нь надад зүйл юм шиг санагдчих. Тийм шүү дээ. Ер нь гуниглах тэгээд нэг юм нөгөө муу байгаа мэдрэмжүүдээ уйлж дуулж эсвэл ганцаараа байж гаргах. Ер нь ямар нэгэн байдлаар мэдрэмжээ гаргах нь амар эрүүл юм шиг санагддаг. Тэгэл ингээд амар энэ дотор ингээд нэг юм ингээд тавчтаад хахаар ингээд нэг уйлж хаар ингээд нэг гоё. Тэгээ би бүр албаар ингээд кино минь тэгээ нөө TikTok гэтрээс ингээд уйлуулдаг бичлэг ингээд. Өөс ингээд амар ингээд өдөржин ингээд ажил гэж явсараа ингээд өөрөө ингээд амар ингээд хит мөнгөний араас явсараа ингээд амар өөрөө ингээд байхгүй болгочтой юм шиг ингээд мэдрэмжээ ингээд бүр устгачтай юм шиг санагдаад байдаг шүү дээ. Тэгэл яг ингээд ажил дээр явхад ингээд би чи нэр юу лээ, би чи хаана гал, би чи хэм билээ гэж асууж бодвол тийм шүү дээ. Гинт тэгэл амар эморч меморал. Тэгээ үс энэ амьдрал ингээд дандаа ингээд өргөшлөхгүй юм чинь тэгээд гоё өөртөө ингээд зүгээр тий. Тэр ингээд муу юм биш гэдгээр л хүлээж авах нь гоё амьдралыг сэтгэлүүлдэг тий. Одоо нөгөө жоохон хүмүүс ингээд шууд ингээд таалагдахгүй юм байх юм бол амар уйлдэн штэ чанга ингээд уйлаад нэг бол ингээд амар баярлаад ингээд нэг бол ингээд гүүж мүгээл уурлах юм бол газар хөвтөж мөвтөл өөрийнхөө ингээд нөгөө сэтгэл мэдрэмжийг ингээд илэрхийлж байгаа бүр хүн төрөлтний ийм заяагдмал тийм амар тийм гоё юмыг ингээд хүмүүс амар ингээд чи бити уйлаад байгаач чи бити чанга ойлоод байгаач гэдэг яг гисээр байгаа яг бидэрийг ингэсээр аваад байх тийм бид нар ингээд яг нэг кодлогдоод тийм тэгээд яг нөгөө нэг сэтгэл готрол ч юм уу эсвэл ингээд зан төлөв өөрчлөгдөх ч юм уу тийм ингээд янз бүрийн ингээд дотоод асуудлууд үүсч эхэлсэн юм. Зүгээр ингээд нөгөө нэг дотроо буглаад байгаа мэдрэмжийг гаргах тэр аргаа алдсан. Тэр нь ингээд болохгүй юм шиг ингээд бидний кодлцсон ч юм уу сургацсан болохоор ингээд Тэгэл хүн ингээл нас барч мараал тэгэл ингээ араас нь ингээл уйлж болохоор уйлж битээ хашуу тэгэл тий. Уйлж хамл чи тэр үнийхээ ингээд замын ингээд урсгаад олгох чи ингээд уйлсараад ингээ болохгүй гэх тийм яг байдаг ч юм уу тий. Яа тэр үний ингээд шууд тэр хэрэгцээг нөхгүй юм бэ тий. Тийм болол ер нь
эрэгтэй хүмүүсийг ч гэсэн тий яагаад эрэгтэй хүн уйлжлахгүй гэдээ яг хэн анханаас тэгэлзэн адилхан л бид нар чинь 90 гэлтгэн хүмүүс шүү дээ тий. Тэгэхэд яагаад тийм болохоор л ингээ эрэгтэй хүмүүс амар юм хурдан сэтгэл шантардаг тий. Амиа хорлох юмд нөгөө донтолттой байгаа юм. Тэгэл эрэгтэй хүнийг л тэгж өвчөө ярьж болохгүй тэгж өстэй эмэгтэй хүн шиг гоншинж болохгүй яагаад эрэгтэй хүн ч гэсэн тийм байж болохгүй гэж дотроогоо юмаа ч гэсэн ингээ уудлаад ярих хэрэгтэй шүү дээ. Бүгд л адилхан бие махбод бүгд л адилхан оюун ухаантай бүгд л гомдно тий. Харин тийм би та нар гоё уйлж агаарэ. Харин уйлах хөөсөө юу тийм өөрөөс ч гарах юм тий хорогдох юм байхгүй шүү дээ. Ингээ дотроо мэдээж юу болол хэцүү болол тэр юм ингээ гаргаад байх чинь ингээ битгий ингээ дотор нь залэг шүү дээ. Тийм бол ингээ нулимс чинь угаасаа нэг тийм сэтгэл санааг тайвшруулах биений одоо хийж байгаа л нэг үнээс гардаг юм шүү дээ тий. Үнийг одоо шээж яхад нь чи бити шээгээд гэж байгаагаас барыг л ялгаагүй шүү дээ. Нүдний шээс юм шүү дээ. Сэтгэлийн шээсээ гармаар хахад хүмүүс уйлж болохгүй юм. Тэгээд байвал сэтгэлийн сэтгэлийн өрөвсөл тасан шүү. Энийг үнээр ойлгох хэрэгтэй нэ. Нэгэндээ ойлгох. Өгсөндөө ойлсон чи сурваж баг юундаа ойлцаа ийм юмд уйлаад тахтай яа гэв. Уйлж байгаа үнийг нэг тийм нэг тий буруу юм хийж байгаа юм шиг. Амар юм нүг юугүй тамиргүй хүчгүй юм шиг арчаагүй юм шиг мэдрүүлээд эзэг. Тэгэл чи амар уйлах хатаа чи ингээл юм л уйлчихдээ энэ угаасаа би бүр амьдралтаа ингээм амар их тийм үг сонсч байсан болохоор өөрийгөө ер нь амар буруугаар ингээд сэтгэл хөдлөлөө илэрхийлт юм ингээд өөрийгөө өөр аргаар ингээд тайвшруулж чаддгүй мэн гэсэн чи ер нь бол ингээд хамгийн эрүүл ингээд хамгийн зөвөөр ингээд өөрийгөө тайвшруулж тахчих ингээд эргэн тойрон хүрээлэл нийгэм ч юм уу ингээд намайг ингээд амар буруугаар ойлголт гэсэн юм санагдаад байгаа. Шүүс сүлээд намайг тийч хэлчихсэн хүмүүс sorry гэж бичээрэй. За нэг тиймэрхүүлэн да өнөөдрийн бодол маань. Өнөөдрийн бит хоёрын яриан дундаас ийм л бодол гарч ирлээ. Тэгээд зөвч вэ, бурууч вэ? Тэгэл бит хоёрын л бодол бит хоёрын одоо тархинд байгаа мэдээллүүд дундаас ийм л гарч ийн. Тэгэл гоё нөө. Гэтэ ингэ чи ногоон өнгө харахаар ингэ чам тайвшрал мэдрэгдэг үү? Би урд нь манай аав жоор хоёлоо ногоон өнгөнд дуртайхгүй. Ямар чинэг өнгөнд дуртай бэ гэж боддог байсан заяа. Тэгсэн чинь одоо бүр ингэ ногоон юмыг хайдаг боллоо. Бүр ингэ янжаах хүний солонгос амар саарл тий. Амар. Нэрэл манай Монгол нэр үнэхээр гоё юм билээ. Тэнгэрэн ч гэсэн цэлмэг тал гоё ногоон. Баян ногоон байдгүй ч гэсэн яг нэг ногоор хараа бүр сэтгэл дүүрсэх ногоорд тий. Яа Монголын бүр манай Монгол гэхдээ гоё болно гэдэгч би амар итгэж гिचтэй гэж байна. Одоо энэ ёо итгэл улсын хурлмал энэ юу өөрчлөлтөө өөр хүмүүс гарч ирсэн. Яа тий ингээд жил болгоны сонгуулиар ингээд манай үеийнхнийг амар ингээ эрц муутай байна. Хэвээ залуучууд инглээ тэглээ гэдэг юм бодолтой хин оюутан одоо тийм харьяал марил нь яад юм болоо. Би бүр тэрийг ингээ ойлгодог юм. Харьяал марил нь яг нь одоо хаанаас чамаагүй сонгуулаа өгч болохоор ингээ зохицуулалттай байдığım болов. Тэгээд бид нар бол ингээд юу н улс төрийг ингээд амар ингээд хейтэлж үссэн. Аргууч жоохон багт ингээд мэдээ үзмээр байна гэдэг ингээд Монгол комент зовоо тэгэл дандаа ингээд болохгүй бүтггүй ингээд те бид нарт ингээд ямар хэрэгтэй вэ гэдгийг ингээд сайн заад сургаж тий 10 жилийн хөтөлбөрт одоо 18 нас хүрэхээс өмнө сонгуулаа өгөх хариуцлагатай иргэн байхад сургаагүй бэжиж бүр ингээд дараа нь ингээд амар нийгмийн хариуцлага өөртөө ингээд 20 30 амар матур болчоод дараа нь ингээд дүнж өсөж байгаа боожж байгаа үеийнх нь амар ингээд шейт хийгээд ер нь тэгээд дуулаад идэв бүр амар одоо энэ юунд сургуулийн одоо нийгмийн ухаан гэдэг хичээл болдог байсан шүү дээ. Тэр мэрэнд ингээд дандаа л нэг юм сонин кодэгцэн тэр сонгуулийн тогтолцоог ингээд нэг мажорч юу ч хэлээ тийм тогтолцоо байдаг гэдгийг ингээд зааж цэслүүлэхээсээ илүүтэйгээр зөвхөн чи тэр сонгуульд оролцох нь ямар чухал юм бэ гэдэг чинь бүр ингэ бүтэн уйлрал тэр жилээр нь үзэхтэй хичээлэхгүй тий рефреш хийгээд тий шинээр жоохон ингээ амьдрал ойрхон тэр ингээд яад гэвэл ингээ одоо эртний манай эртний өмнөх за тэр нь одоо ингээд мэдээж биднэрт хэрэгтэй тэрний дүүхийн мэдлэг бол гоё жоохон ойлгож байна тий дандаа тэрийг ингээл
Манай дээд тэгдэг байсан гэдэг дандаа би тэгэхээр ингээд тэрнэрт ингээд амар дургүйсэн. Бүр ингээд нэг тийм тэгэл дандаа нэг Египтийн жишээ тэр Египт хүмүүстэй ямар уг нь болно шүү дээ ингээд хамаа байна гэж. Египт ингээд амар ингээд сонирхолтой уг нь л ингээд амар гоё сэдв шүү дээ. Тэгсэн яа ч юм тийм хичээл дээр ороод ирэхээр ингээд нэг Египтийн түүх мөхөр тэр бүр зүгээр л юм нэг тийм нэг яг тэр нэг хөргөж байгаа процесс ингээд агуулга нь ингээд өөрөө амар нэг тийм чиний заавал чийлэх ёстой шүү. Энэ шалгалтанд л орж ир. Уг нь ингээд газар зүйч гэсэндээ ингээд уул нь амар гоё сонирхолтой сэдв. Гэхдээ ингээд Монгол орныхоо зүгээр дөрвөн цэгийг цээжлэх ёстой. Тэр нь ингээд амар надад тэнэг санагддаг. Зүгээр тэрийг ингээд томатар цээжлэх ёстой бүх юм ингээд нэг яг гол утга учир, гол ингээ гоо сайхан, гоо зүү, гоё юм сэтгэл татан байдлын яг жинхэнэ ингээд тэрний учир шалтгаан, утга учирыг зааж өгөхгүй гэж зөвхөн ингээд нэг номныхаа ингээд нэг үгийг л чийжлүүлээд номоо л хуулуулаад тий. Йоо, тэгэл одоо энэ боловсролын сайд, одоо ер нь боловсролын сайд хийм бичгүй. Тэр ер нь жоо энэ подкастыг сонсоосаа. Одоо ингээд боловсролын салбарын шинжилэл гэлээд би одоо ингээд бидний үе хийх ёстой үед тийг яаж хийх юм бэ? Ингээд амар хэцүү байхгүй ингээд тэнд талж байхгүй. Тэгээ бидний одоо яг ингээд хэлж байгаа энэ дуу хоолойг тэг яг төй сонсооч. Яг сонсоод хэрэгжүүлж тэгтээ юу мэт. Одоо ингээд би чи ер нь улс орноо ингээд хөгжүүлэхийн тулд чиний хийж чадах ёстой хамгийн сайн юм юу гэж боддог вэ? Би ингээ баян гэж боддог заяа. Одоо нэг жоохон амбицлог бодоод идэхгүй би нэг амар ус хөгжүүлчих гэж санагдсан жоохон баг. Би нэг 100 арагийн засаг даргаалж алхах юм шиг заяа. Чи тэгж боддог байж байгаа. Тэгэл ер нь ирэх цаг хугацаа ирэх тусам тий ганцхан миний энэ амбиц юу ч хөгжүүлж чадахгүй маа гэдгийг би ингээ ойлгочих байхгүй. Тийм болохоор ер нь бол өөрөө хариуцлагатай юм багтаа. Нийгмээс яг юу хүсэж байгаа. Тэг хүмүүс хогоо хайдгүй нөлөөлөх юм шүү. Хүмүүст хогоо хайдгүй соёлтой баймаар байл би өөрөө нэгдүгээр бүр тийм хүн байх хэвээр. Тэгээ миний дүүнер тэг хамгийн ингээ сайн нөлөөлж байгаа. Миний төрсөн дүүнер, үеэл дүүнер тийм хүн байх хэвээр. Тэгээд атлист миний хүүхэд амар сайн хүн байх хэвээр. Амар сайн иргэн байх хэвээр. Тэгжиж хүн болгон тэгэл нөгөө биеэсэд гэрээсэд төрөөс гэдэг шиг зүгээр өөрөө тэр нийгмээс хүсэж байгаа юм аа. Жишээ нь үйлчлэгээний байгууллагыг амар сайн ажилласаа гэж боддог бол өөрөө хийдэг ажлаа амар сайн хийдэг байх хэрэгтэй тий. Өөрөө хүнд үйлчлдэг бол өөрийнхөө хүсдэг зүйлийг эхлээд хийчих дараа нь гэх юм бол тий. Эхлээд өгөөд дараа нь авах гэдэг зарчмаар ажиллах хэрэгтэй юм санагдаад байна. Тийм болохоор ер нь бол би одоо тий за би өөрөө эхлээд сонгуулаа өгье. Би өөрөө эхлээд одоо хүүхдээ сайн өсгий. Би одоо ингээ өөрөө бас улс их орныхон төлөө ингээ хөрөнгө оруулалт хийдэг бай. Өөрөө одоо ядаж тий нэг жоохон чадвартай хүн. Айтайхан хүн болчих тий. Нэг энэ хүн Монголоос ирсэн шүү гэхэд энэ мундаг монголчууд мундаг байх гэж бодогдуулахаар би тийм хүн байжээ. Тэрнээс ш тэгэл манай улс орон өөрөө хөгжихийг хүлээж харж хөвцээр идэл энэ хорооноос ирүүл нөгөө нэг жиртэй болчихос гэрээ цэвэрлчихсэн. Яг үүндээ бид нар тийм ингээд хандлагаар хандаад байгаа байхгүй. Улс орон гоё болчихвол бид нар гоё болох гэдэг ингээд тий. Залуучдаа тамхиа татсан ишээ тий. Хогийн хараал ицсэн хогийн сан хийдгүү маа гэхэд тий нэг тэр нэг санаачлагаараа ингээд гоё нийлүүлээд тавьждаг бай. Ингээд хүн харааг байх ч гэсэн ингээд 0 молыг цэвэрхэн хэрэглэчих тий. Тэр болгон чи ингээд чиний нэг жижиггүй үйлдэл чинь чамтай адилхан бодолтой 100 хүн 1000 хүн чамтай одоо яг энэ цаг мөчид хуваалцж байгаа тэр чинь сонсож байгаа хүмүүс нийлзээр байгаад энэ нийгэм чинь гоё болох юм байна л гэж боддог. Тэрнээс ш тэ бүр амар хувьсгал бүр амар ингээл өнөөдөр маргааш өглөө босоод ирэхэд Монгол араб шиг болсон юм байна. Араб ч гэсэн яг үндэ амар ингээл асуудалтай л. Тийм болохоор залуучдаа тийм байя. Зүгээр өөрөө өөрсдөө л хичээч өөрсдөө л гоё хүмүүс болгочих хүнээс үсдэг юм аа өөрөө хийчих. Тэгэх юм бол яг болох юм санагдчих шүү амар стресстэй ярьсан уу? Амар яаж явж байгаа л ингээл уурж байна тий. Яаж уурчихгүй шүү юм. Яа. Тийм л энэ да. За. Эдэн минут явчих. Бараг нэг цаг. За тэгвэл ингээд дуусгая дөө. Аха. Юу 20 минут мөн тийм 54 минут ирсэн биш 55 бараг нэг цаг шиг хоёрсан байна.
Энэ нь гэхдээ хэдэн минут болж орохыг бас мэдэхгүй байна. За тэгээд энэ хүртэл сонссон. Одоо ингэ дуусах уу? Тэгээ. За ингээд энэ хүртэл сонссон та бүхэнд баярлалаа. Тэгээд цаашдаа юуны талаар яриулмаар байна. Юу хийвэл гоё юм шиг санагдаж байна. Тэднэрийг Бичиж болно. Бичихгүй ч гэж болно. Тийм ээ. Тэгээд та нар мундаг шүү. Өөрийгөө битгий голж байгаарай. Амьдрал сайхан шүү. Өөртөө хайрлаад өөртөө бас жоохон зөөлөн хандаад явах хэрэгтэй. Тэлээгээд бас хитрхи бас тэгж өөрийгөө хайж болохгүй л дээ. Ер нь л тийм ээ. За ингээд өнөөдрийн подкаст маань энэ хүртэл байлаа. Баярлалаа. Ноёс подкаст байла. Бай.